би яг үндсэндээ бол 24 оны гүйцэтгэлийн тайланг бүтэн уншиж амжсангүй ийм богино хугацаанд ч хүн яаж ч сайн уншиж одоо тодруулах асуудлуудаа ч бэлтгэв гэж бодож байна. Гэхдээ яг одоо аудитын гүйцэтгэлийн тайлангаас нэлээд одоо асуулт асууя гэж бодож байна. За энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон энэ нөөтийн 38.6% нь уул уурхай салбараас орж ирсэн юм байна. За энэ ер нь манай хамаарлыг ер нь яаж бууруулъя гэж бодож байгаа вэ? За бид нар ч одоо уул татварын баазыг төрөлжүүлэх, жижиг дунд бизнесийн бодлогыг дэмжих гэж ярьдаг. Тэгэхээр энэ хамаарлыг ер нь яаж бууруулах, энэ дээр ер нь ямар ажлууд хийх гэж байгаа вэ гэдэг нэг эхний асуулт. Хоёрдугаарт Монгол банкнаас энэ мөнгөний нийлүүлэлт 24 оны гүйцэтгэлээр 23.1% өсөж, инфляц 10.2% хүрсэн юм байна. За яг үндсэндээ бол ипотекийн зээл олгохгүй, ер нь яг иргэдэд ирж байгаа энэ одоо үн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээ бас буурсан байгаа, худалдаа авах чадвар ч гэсэн буурсан. Энэ одоо яг энэ бодлогын уялдаа холбоо хангагдаж чадсан юм уу? Яагаад энэ нийлүүлэлт ямар одоо учир шалтгааны улмаас ингэж өсөж инфляц нэмэгдсэн бэ гэдэг асуултанд хариулж өгөөрэй. За төсвийн зөрчлийг түрүүнд дурдлаа. 215.6 тэрбум төгрөг зориултын бусаар зарцуулсан. 85.4 тэрбум төрсэн байна. Энэ бол одоо бас л аимшигтай тоо. За энэ дээр юу яг ямар хяналт хариуцлага тооцох юм бэ? Энэ дээр сангийн ам бас хариулт хэлж өгөөч ээ. Уг нь бол одоо энэ дотоодын аудитын тогтолцоог одоо бэхжүүлж энэ зөрчил ийм үүсэж байгаа зөрчлийг одоо бид нар бас шууд хариуцлага тооцдог байх ёстой. Тэгээ ийм механизм юу хэрэгжиж байгаа мó үгүй юу гэдэг дээр нэг хариулт амаар байна. За дунд хугацааны төлөвлөлтгүй энэ богино хугацааны тэлэлттэй төсөв бол батлагдсан гэж бас мэргэжлийн одоо энэ санхүүч нар бол үзэж дурдсан байгаа. За энэ дээр одоо энэ сахилга бат хэрхэн хангагдах вэ? За энэ дээр бас асуулт авъя. За сүүлд нь аудитын тайланд үр ашигын дүн шинжилгээ хийгдээгүй олон төсөл одоо худалдан авалтууд байгааг бол дурдсан. За зарим нэг нь одоо бас тэзүүгүйгээр хэрэгжсэн, нэг одоо аймаг суманд давхарцсан одоо хэмжээгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн гэд олон зөрчлүүдийг бол дурдсан байсан. За энэ зарим аймагт нэг төрлийн төсөл одоо жишээлбэл 2-оос 3 дахин өндөр өртөгтэй бол одоо хийгдсэн байна. Тэгэхээр ийм өртгийн ялгаа, зардлын одоо энэ үр ашигын дүн шинжилгээ яг ямар түвшинд явагддаг юм бэ гэдэг асуултанд хариулж өгөөрэй. За мөн хууль тусгагдаагүй төсөл гүйцэтгэлд орсон, засваргүйгээр хэрэгжсэн. За нийт 7 асуулт асуулаа. Хэн хариулах? За учрал сайдын микрофон. За мандахыг шөнө асуултанд хариулъя. За тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам бол мэдээж одоо энэ 4 жилийн хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэл гээд хөгжлийн бодлогуудаа хийж байгаа. Тэгээ улсын жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэр гишүүд олон одоо саналуудыг тусгадаг, оруулдаг. Тэгээ ингээд жилийн төлөвлөгөөнд тусгадаагүй олон ажлууд бол төсөв сууждаг. Тэгээ техник эдийн засгийн үндэслэл байхгүй, зураг төсөв байхгүй, олон ажлууд сууснаас болоод төсвийн гүйцэтгэлийг эргээд харахаар одоо яг энэ жилийн шиг 5 сарын 31-нд энэ 500 тэрбум төгрөг татагдагтай адилхан төсөл хөтөлбөрүүд тендерүүд зарлагдахгүй ингээ гацдаг. Тэгээд төсвийн зарцуулалт гүйцэтгэл бол ийм үр ашиггүй зарцуулагч. Тэгээ манай улсын эдийн засаг өөрөө ийм хос хамааралтай. Тэгээ тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа одоо нүүрсээс хамааралтайгаа хор гай бол одоо ингээ ажиглагдаж шít. Нүүрсний үнэ 39% буурчаар ингээ төлөвлөгжсөн орлого тасарчдаг. Тэгээ одоо бид нар энэ одоо 7 дугаар сард гихтэл өнөөдөр бараг одоо 3.3 их 80-ийн ийм одоо орлого тасрах ийм нөхцөл байдал руу шилжсэн. Тийм учраас аргагүй нөхцөл байдлаас болж энэ хэмнэлт хийж байна. Тэгэхээр цаашдаа бол хөгжлийн бодлогыг барьж байгаа гэдэг утгаараа бол бид нэр төсвийн санхүүжилтээр одоо ажлууд явуулаад байхаас илүүтэйгээр ер нь бол төр хувийн хвшлийн түншлэл дээр голлож анхаарна. Төр хувийн хвшлийн түншлийн хуулийг оруулж ирнэ, үн шатуудыг багасгана. Ингээд хувийн хвшил өөрөө одоо тэр зардлаа нөхөд явах боломжтой ажлуудыг урьдчилсан тэр бүрэн шинжилгээг нь хийлгээ төр хувийн хвшлийн түншлэлээр энэ төслүүдэд урагшлуулна.
Хоёрт бол уулуурхай салбар дээр нэмэн үртэг шингэсэн технологийн агуулмж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын төлөө зорино. Үүний тулд өмнө нь одоо хэрэг эрхлэлийн сайдаар ажиллаж байхад бол энэ 14 мега төслийг чи бараг 6 төсөл нь Эрдэнэс Монгол дээр хариалагдчихсэн. Үүнээс бол энэ гангийн үйлдвэрийн цогцлбор энэ улсын төслөөс заавал санхүүж шаардахгүй. Багнуур дээр нөгөө пиролизийн үйлдвэр байгуулах төсөл бол гадны дээл тусламжаар баригдах болцоо бол бүрэн дүүрэн хэд хэдэн санал ирсэн. Энийг явуулна. Дээрээс нь алт цэвэршүүлэх үйлдвэрлэлүүч гэсэн бид нар одоо анхаарлаа хандуулж энэ аж үйлдвэрийн салбараа дэмжих чиглэл рүү бол голлож анхаарна гэдгийг бас хэлэх ёстой гэдгийг бас хэлье. За мөн худалдааны экспортыг нэмэгдүүлэх бол зайлшгүй байна. Тэгээ сая бол тэр Евразийн хэлэлцэрд гарын үсэг зураад ирлээ. Энэ бол их хурлаас байнгын орооноос хан төмөр сайдын үе зөвшөлдсөн. За ингээд төрийн ажлын залгам чанар хадгалах үүднээсээ гэрээнд зурсан. 200 сая хүнтэй зах зээл дээр барааны хэрэгэлтэн нэг 11% байна гэдэг бол хангалтгүй тоо. Тийм учраас бид нар бол хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Бид нар зөвхөн сөрөг талыг яриад байдаг. Эерэг талаа бас ярих л ёстой шүү дээ. Тийм учраас энэ худалдааны экспортыг нэмэгдүүлэх чиглэл рүү бол зайлшгүй анхаарна. За өмнө нь цахимын сайдаар ажиллаж байхад бол энэ мэдээлэл технологи үйлдвэрлэлийг дэмжих хуулийг гаргасан. Виртуал бүстэй татваргүй орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллахад өнөөдөр эрчим хүчний салбар дээр ч гэсэн энэ дата төв байгуулах технологийн салбарыг дэмжих чиглэлээр ийм худалдаа экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бол ийм дата орчин бүрдсэн шүү дээ. Энэ хууль огт хэрэгжихгүй л байна. Тэр үүнийг ч гэсэн цаашдаа явуулах нөгөө материалын бус баялагийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах чиглэл рүү урагшаа харсан ийм бодлого зорилтуудыг дэвшүүлж ажиллах нь бол бидний хувьд нэн тулгамдсан байна. Тэрнээс биш зүгээр нэг юм уулуурхаан бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгтаа тэгээ түүнийгээ хэрхэн хуваарлах уу гэдэг дээр бид нар маргаад сууж явах нь өөрөө зохимжгүй маа. Тийм учраас ер нь бол гадаадын зээл тусламжийг нэмэгдүүлэх чиглэл рүү анхаарай. Их хурлын гишүүд ч гэсэн тэр 3 төслийг тэр төсөвдөр заавал бичихгүйгээр тусна гаргаад ингээ явъя гэд хууль санаачлаа явж ирсэн. Зарчим нь бол буруу биш. Тэгвэл төсвийн сахилга бат хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг утгаараа ямар төсөл дээр одоо ямар шалгууруудыг хангасан төслүүдийг тэр төсвөөс гадуур байж болох юм бэ гэдгийг эргэж харахгүй зүгээр ингээд нэг юм 3 төсөл биччихээд энэ нь одоо гадуур байна гэж болохгүй. Тийм учраас гадаадын зээл тусламжийг нэмэгдүүлэх төслүүдийг дэмжүүл гадаадын зээл тусламжийг нэмэгдүүлвэл энэ инфляцид төлбөрийн тэнцэлд бас тийм шууд эффект өгöd байх нь бага. Тийм учраас гадаадын зээл тусламжийг нэмэгдүүлэх чиглэл рүү анхаарна. Бондын санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэл рүү анхаарна. Гэхдээ үр ашиг өгдөг зүйлүүд рүү санхүүжилтийг хийн. Хөгжлийн банкн дээр ч гэсэн тэр 350 сая долларын одоо бонд босч байгаа бол үүнийг эргээд нөхдөг чиглэл рүү анхаарах. Үргээд нөхдөг чиглэл рүү тэр одоо санхүүжилтийг олох чиглэл рүү бид нар анхаарна л гэдгийг бас хэлье. За өөр. За мандахай гүшүүн тодруулъя. За миний яг тодорхой асуусан асуултанд нь одоо гол салбарын хүмүүс нь хариулаад өгөөрэй. Тэр аж ахуйн нэгжийн орлогын албан дотор нөөцтэй холбоотой. Тэгвэл ингээд ерөнхийлөн тойруулаад одоо дандаа хариулт авдаг бол ерөөсөө яг бодиттой яг асуултанд цаг үрээд байгаа юм шиг хариулт өгöd байгаа хайгуу хэцүү. Тэгээ ер нь нэг юм зүйл хэлчихье. Гадаад үрийг нэмэгдүүлнэ гэдэг дээр би бол одоо бас яг эргэлзэж байна. Яагаад гэхээр одоо бид нарт таны тайлант хугацаанд төгрөгийн гадаад валютатай харьцах ханш чангарснаас шалтгаалan ханшийн зүргээр дамжуулан зээлийн үлдэгдэл 57 тэрбум төгрөгөөр буурсан. Ерөнхийдөө манайх өөрсдөө орлогоо хэд өндөр төсөөлөөд тэгээд түүнийгээ дагаа зарлага өндөр тавьчихдаг. Инээс чин болоод хаана өр үүсдэг вэ гэхлээр ерөөсөө засгийн газрын үр чинь нэмэгдээд байгаа байхгүй юу жил ирэх тусам. Тэгээд тэрэн дээр нарах юм бол бараг 24 оныг үүсгэхлээр 94% чинь өөрөө дандаа гадаад үр байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар гадаад үрийг өрнөөс засгийн газар ч ерөөсөө өрнөөс өрлүүл ингэж санхүүжилт хийгдээд яваад байдаг. Тэгээ энэ зөв юм уу? За сангийн сайд хариулах уу? За жохлон сайдын микрофон. За 2013 онд засгийн газрын дотоодын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эзэлжсэн бүр 90-с дээш байсан шүү. 2024 оны жилийн гүйцэтгэлээр 42% гарсан. Бараг 2 дахин буурсан. За 12 жилийн өмнө Монгол улсын гадаад үрийн зээлжих зэрэглэл 2 ангиллаар 2 шатлалаар буурсан.
За 12 жилийн дараа буюу өнгөрсөн жил бид одоо тэр үед алдсан зээлжсэрэл дээр эргэж ирсэн. Тэгэхээр энэ бол манай гадаад дүрийн менежмент дээр олон улсын байгууллагуудын өгж байгаа үнэлгээ юм. Тэгэхээр одоо харьцангуй манай гадаад дүрийн эрсдэл одоо буурж ирж байна гэсэн үг. За хэдхэн хоногийн өмнө мөн одоо Парист болсон энэ жилийн OECD-ийн хурлаар манай зэрэглийг мөн ахиулсан байна. 10 жилийн дараа дахиад. Тэгэхээр энэ өөрийн гол одоо эрсдлийг үнэлдэг үнэлгээ юу вэ гэхээр зээлжих зэрэглэл тэгээд дотоодын бүтээгдэхүүний эзлэх одоо хувь хэмжээ ийм л зүйлүүд байгаа. За таны ярьж байгаа зүйл бол манай одоо засгийн газрын зээлийн дотоод бүтцийн асуудал байгаа юм. Сүүлийн жилүүдэд бид дотоод төгрөгийн бонд гаргаагүй. За тийм учраас манай засгийн газрын гадаад зээл өрийн үндсэндээ 95% нь гадаад зээл. Өөрөөр хэлбэл одоо гадаад валютаар илэрхийлэгддэг гэсэн үг. За тийм учраас бас ханшийн эрсдлэр одоо жил бүр одоо төгрөгөөр илэрхийлэгдэх засгийн газрын зээлийн дүн гэд нэмэгдээд байгаамаа. За тийм учраас цаашдаа бид бас энэ бүтцтэй бас өөрчлөлт хийх дотоод төгрөгийн бонд гаргах ийм даалгаврыг их хурлаас бас чиглүүлж авсан байгаа. Ингээд энэ жилээс одоо баг багаар зах дээр одоо хүү тогтоох зорилгоор суур бенчмарк тогтоох зорилгоор одоо бага хэмжээний дотоодын бондуудыг гаргаад ингээд явж байгаа. За сүүлийн жилүүдэд бид дотоод бонд ингээд гаргаагүй гадаад. За жавхлан сайд гүйцэж хариулъя. Тийм гадаад бондыг шин төсөл одоо хөтөлбөр санхүүжүүлэхээр нэг ч бонд аваагүй. 2017 оноос хойш дандаа одоо рефайнанс хийсэн тухайн одоо яг тулцсан бондуудыг одоо хүүгийг багасгах хугацааг нь хойшлуулах төсөвдөрөө хойштоо ингээд дарамтыг нь жигд хуваарлах ийм зорилготойгоор рефайнансуудыг бол маш сайн амжилттай хийж ирсэн байгаа. Ингээд тухайн жилийнхаа төсвийн боломжоос шалтгаалж жилдээ нэг 250-аас 300 сая доллараар бол бууруулад явж байгаа. За ингээд манай бондын дүн бол одоо чинь өмнөх засгийн газар бид 2.8 тэрбум долларын бондын үлдэгдэл авч байсан. Одоо 2.2 болцсон. Ингээд явж байх жишээтэй. Харин одоо олон улсын олон талд эдийн засгийн хамтын ажиллагаатай одоо байгууллагуудаас Дэлхийн банк, олон улсын хөлтэй Азийн хөгжлийн банк, EBRD-гээс бол дандаа их хурал дээр одоо танилцагдсан хөгжлийн хөтөлбөрт орсон ийм төслүүдийг санхүүжүүлэх урт хугацааны хөнгөлөлтөө зээлүүдийг аваад явж байгаа. Тийм бусад хариулт нь аж ахуй нэгжийн орлогын албан цэцэртэй холбоотой, нэмэгдсэн өртгийн албан цэцэртэй холбоотой асуултууд, мөнгөний бодлоготой холбоотой асуултууд гэдэг асуултуудаа сайн сонсож гүйцэд хариулаад өгөөрэй. Жавхлан сайд хариулъя. Сангаамнаас юу тэр татвартай холбоотой асуулт хариулаад байгаа ч хэм бэ? Сангийн яамнаас татвартай холбоотой асуултанд хариулаад өгөөч гэж байна. Хүн байна уу? За Монгол банкныхан байна уу? Монгол банкнаас байна уу? Асуулт асуугаад хариултаа авахгүй байна, өгөхгүй байна гэсэн гомдол ирж байна. За Жавхлан сайдын татваруудтай холбоотой ер нь ямар бодлого баримт? За уучлаарай би өөр асуултанд бэлдэж байгаа яг тэр хэсгийг анзаараагүй шүүжлээ. За 1990 оноос хойш бид ингээд шинэ цагийн татварын тогтолцоонд орсноос хойш одоо 4 дахь удаага татварын яг суур шинжилгээг хийхээр засгийн газар төслөө бэлдсэн байгаа. За энэ удаагийн одоо татварын шинжилгээнд бол нэлээдгүй бас өртөгтэй. Өөрөөр хэлбэл хэдийн хэр хэмжээний одоо хөнгөлөлт чөлөөлөлтүүд гоё үйлчлэгийг одоо дэмжлэг үзүүлэн тэр хэмжээгээр одоо төсөвт өртгөх нэрнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хэмжээ бол ойролцоогоор 4 их 80 байгаа. Өөрөөр хэлбэл эрхчлийн төсвөөс 4 их 80 төгрөгийн одоо орлого буурна гэсэн үг. Тэгэхээр энэ олон одоо хууль тогтоомжоор одоо төсвийн хуваарлалт хийцэн энэ зардлуудаа одоо санхүүжүүлж чадахгүй засгийн газрын үйл ажиллагаа тасалдаг бас юм эрсдэлтэй байна. За тийм учраас энийг эх 4 жилд одоо жигд хуваарлах замаар ингэж цаг хугацааных. За мандахыг шүү нэмэлт тодруулъя. Тэгээд сонсож байгаад асуултыг сонсож байгаад гөрөнгө үст хариулаад өгөөрэй. Мандахыг шүү микрофоныг өгье.
За хэдүүлээ одоо олон хүмүүс бас гişүүд асуулт асуухгүй хүлээж байгаа учраас яг асуултаа тодорхой бичиж аваад тэгээд яг хариулах хүмүүс нэг тодорхой хариулчвал болон зүгээр. Би бол хэлсэн л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нөөтийн нийлээд 38.6% бол ерөөсөө энэ уул уурхайн салбараас юм байна. Тэгэхээр ер нь энэ хамаарлыг бууруулах дээр яг ямар бодлого баримталж ажиллах юм бэ? Бид одоо ялангуяа уул уурхай экспорт буурж байгаа, орлого буурж байгаа ийм нөхцөл байдалд байхад бид нар уул уурхайн салбараас хараат бус төгөлдржүүлэхийн тулд яг ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг асуултыг асуусан. Хоёрт нь би мөнгөний нийлүүлэлт 23.1%-аар 24 онд нэмэгдсэн юм байна. Инфляц 10.2% одоо хүрлээ. Тэгэхээр гэтэл энэ мөнгөний нийлүүлэлтийн чинь цаад яг гол шалтгаан нь юу байсан бэ гэдгийг би асуусан байгаа тий. Ипотекийн зээл бол маш бага хэмжээгээр олгогдож байгаа. Худалдаа авах чадвар суларсан. За ийм нөхцөл байдалд энэний цаана яг За сангийн сайд хариулъя. Гэхдээ бид над асуулт түрүүн сонссон л асуулт байна шүү дээ. Энэ чи эдийн засгийн хөгжлийн сайд түрүүн хариулсан шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн сайд эрхлэх асуудал. Монгол банкны асуултанд Монгол банкныг хариулах хэрэгтэй. Мөнгөний нийлүүлэлт дээрээ биднээс бүр энэ чинь бүр хамаагүй хол асуултууд байна шүү дээ. За эдийн засгийн хөгжлийн сайд нэмээд хариулж. Тэгээ би түрүү хэлсэн мантаг шүнэ үнэхээр л энэ уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа энэ эдийн засаг өөрчлөгдөх ёстой. Олон жил эдийн засгийг төрөлжүүлэх гэж ярьлаа. Тэгэхээр бид нар бол эргэжил энэ аж үйлдвэрийн салбараа дэмжинэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төр хувийн түншлэлийн энэ схем загварыг ашигланаа гэдгийг бол хэлсэн. Тийм учраас эхний ирэмбэнд бол тэр гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр гэд энэ үйлдвэрүүдээсээ бол бид нар ирэмбэлж байгаа. Энэ 14 мега төслөөч гэсэн ирэмбэлж байгаа. Үүнийхээ дагуу явуулнаа. Дээрээс нь бидний эрхлэх асуудалд байгаа энэ оюуны өмч, мэдээллийн технологи, бусад салбаруудаар байгаа эрх зүйн орчингоо урагшлуулъя. Өөр арга байхгүй. Дээрээс нь худалдааны хэлэлцээрүүдийг одоо бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлъя. Худалдааны экспортоо нэмэгдүүлъя гэдэг чиглэлээр анхаарна. Барааны эргэлтийн хувь хэмжээг нэмэгдүүлнэ. За Батбаярын жаргалан гишүүн асуулт байна.